ямар ч аж ахуй нэгж байгууллага бай, ямар ч одоо айл өрх бай, тийм ээ, тухайн хугацааныхаа, тухайн сарынхаа, улирлынхаа, жилийнхаа одоо хэрэгцээнээс илүү гарсан байгаа, тийм зарцуултаас илүү гарсан байгаа мөнгө хөрөнгийг аль болохоор одоо ашигтай зөвлөлт одоо байршуулах, ирээдүйд одоо тухайн мөнгийг өсгөж арвижуулах тухай л одоо боддог. Тэрнтэй нэгэн адил нийгмийн даатгалын одоо сангийн хөрөнгийг ч гэсэн одоо үлдэгдлийг аль болохоор өсгөж арвижуулах талын зүйлийг бол бодолцох цаг хугацаа алдахгүйгээр тэгээд одоо боломжтой аль болохоор одоо эрсдэл багтай их усрүүдэд байршуулж одоо өсгөж арвижуулах нь бол зүйтэй. Энэ зүйд нийцэн, хуульд ч нийцэн, за ер нь зах зээлийн одоо зарчим, за сангийн зарчимд ч одоо нийцэх юм байна. За чөлөөт үлдэгдлийг өсгөж арвижуулснараа ямар ач холбогдолтой юм бэ гэвэл дараагийн хүмүүсийн авах гэж байгаа тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь тавьж олгох, тийм ээ. За ирээдүйд магадгүй тэтгэвэр тэтгэмжийг арай ахиу хувь хэмжээгээр олгох боломжтой болох. За эрсдэл тулгарсан хүмүүст цаг алдалгүйгээр цаг хугацаанд нь тэтгэвэр тэтгэмжийг тавьж олгох энэ боломжийг олгох давуу талтай.